Сайн байцгаана уу хүмүүс үзэгчтэй. За манай YouTube сувгийн маань шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараар Бэлгүн багшд хоёр эртний грекийн талаар. За нэг ялангуяа эртний грекийн зарим нэг томоохон үйл явдлууд одоо та бүгдтэй хүрэхээр бэлэн болоод байна. За эртний грек гэхээр бол үндсэндээ Монголын маш олон одоо философит бичигдээд яваад байдаг шүү дээ, тэ. Бас мөнгөний талаар маш олон кинонууд байдаг. Тэ. За ялангуяа грекүүдийг гээд үзэхээр бол ер нь бол эрт үеийн түүхүүдийн судлаад зөвхөд үзвэл грек бол маш олон аралтай. Тэ. Арал болгоно нь хоттой. Хот болгоно нь өөрийгөө полис буюу хот ус гэж нэрлэдэг юм онцлогтой. Тэ. Тэгээд юм олон хуваагдсан олон төрлийн баг одоо улсууд бүгд нэг дор байсан тийм өвөрмөц газар зам одоо онцлогтой улс байсан. За тийм ээ. Одоогийн Балканы хойг дээр тий орчин тогтнож байгаа улс бол одоо Грек л дээ. За Грекийн түүхий чинь бараг ернөх 3 үед хуваарч байгаа. Эртний Грекийн үе. Тэгээд дундад Грекийн үе. Тэгээд орчин үе гэж. За эртний Грек маань болохоор өөрөө хойд одоо ерэн зүр яг байгалийн газар зүгээр яг хойд зүгээр уулархаг. Ер нь Грек өөрөө яг уулархаг тийм нутагтай. Тэгээд бас тариа тарьдаг. Мөн худалдаа эрхэлдэг. Ийм ус үндэстэн байсан. Тэгээд одоо Дори гэдэг үндэстнүүд. Умар зүгээс нутаглан хурж ирсэн. Тэгээд одоогийн Италийн Сицили арал ба штэ. Эртний Грекийн нэг хэсэг байсан шүү дээ. Сиракус. За тэгээд Милит хот, Афин хот, Фив хот. Тэгээд Метиака, одоо Метиа хот, Метиак хот. Тэгээд Итака. Трой гэл одоо зөндөл болон хот усуд байгаа. Нэг онцлог нь ерөөсөө бие даасан статустай байсан. Тэ. Бүгдээрээ. Тэгээд эдгээр чинь хон ямаа их малнаа. За бас яг өхрийг ингээд одоо хөллөн. Тэгээд эдгээр чинь хоорондоо худалдаа арилж бас эрхэлж байгаа. Афинд ер нь бол яваанда язгууртан эсвэл одоо тэг нийгмийн анги давхарга бол гарч ирсэн. Грек маань өөрөө бол ер нь 4000 жил иргэншлийн түүхтэй улс л да. Ер нь түүхийг бол бичсэн. Тэгэд ер нь бол бид нар ч нэг 10 жилийн нийгмийн хичээл дээр чинь их сургуулийн бас философи хичээл дээр ч гэсэн Аристотл, Сократ, Платон гэж үздэг шүү дээ. Энэ агуу их философчид чинь бас мэндэлсэн. Одоо өөрсдийнхөө амьдралыг тийм ээ бүгднийг ингээд ярьж ирсэн баг. Тэгэд өөрсдийнхөө сургаалыг айлдж ертөнцийг үзэх үзэл гэдэг. Грек өөрөө ер нь бол их тийм байгалийн үзэмжтэй. Хур тунц нэг орохороо заримдаа гам болчих. Бас хэцүү. За нэг хур бороо ороод ингээд үзэсгэлэн төгөлд байгаас дэлхийс ирэхээр их гоё. Тэгэхээр энэ Тэнгисийн ус гэдэг одоо өмнөд дундад умард гэж одоо 3 хэсэгт багтаж байгаа. Грек маань өөрөө. Тэгээд Тэнгисийн талынхан буюу өмнөд Грекийнх одоогийн Пелопоннесийн хөндөй гэж байгаа. За тэгээд энэ нь бол дундад Грекээс тусгаарладаг. Тэгээд далайн заваар л ордог. Би энэ рүүгээ. Газрын зураг дээр нэг нэгдсэн юм шиг байгаа боловч томроод задлах юм бол энэ чинь их маш олон арлууд байгаа шүү дээ. За тэгээд энэ Фермопилийн хөтөл гэдэг нэг давчуухан гаран байдгийн. Энэ бол одоо дундад Грекийн хэл юм л да. Одоо тэгээд дундад Грекийн хэл, умард Грек болон дундад Грекийн хэл Фермопилийн хөндөй гэдэг одоо байгаа. За тэгээд уул хад ихтэй. Тэгээд ер нь бол манай эртний өмнөх 19-р ер нь 19-р зууны 2-р хагаст одоо энэ Пелопоннесийн энэ үржин шимтэй хөндийг одоо мэддэг хүн ер нь дэлхийд дахинд нэг байгаагүй. Тийм болохоор зэрэг энэ Микен хотын суурьнд одоо малтлаг хийгээд манай эртний өмнөх 2-р мянган жилийн үед одоо энэ хот бол байгуулагджээ гэж гаргасан байна. Тэгэд Микен хотын энэ
суурин дээр цааш тийм грекийн түүхэн малтлаг, археологийн олдор энэ төр чинь олдож эхэлсэн юм. Өшөө бус одоо энэ тэнд малтлаг хийж ирснээр. Тэр үед бол эдгээр эртний грек яг тийм грек латин маягаар ярьж байгаа. Грек хэл одоогийн яг альфа, бета, одоо дельта, омега, гамма гэж ярьж штэ. Яг тэр эртний грекийн цагаан толгойд л байсан. Тийм болохоор зэрэг энэ Микенийн соёл дээр ингээд байгаад нэг агуу том баатар тэнгэрт халсан багт нүрийн алтан багаар бүтээсэн байдаг. Тэгэхээр энэ дайнч үндэстэн байв уу, бас их эд материал чамин хэрэгэлдэг байв уу гэсэн тал дээр одоо археологчд их маргаан гаргаж байгаа юм. Микений грекээс манай өмнө 2000 жилийн үеийн бусад хотууд болон орд харшийн үлдэгдэл бол олдсон баг. Микений грекээс. За тэгээд энэ Дорийн аймагуд одоо Микений хот усад руу дараад манай өмнө 2000 жилийн одоо үеэр энэ нутаглан сууснаар грекийн одоо дайнч төр улс байдлын ч гэдэг юм уу ийм өсч. Грекүүд өөрсдөө одоо олон аралтай байгаа болохоор яадаг вэ? Загасчилдаг. Зөв. Агнуур их. Тэгээд онгоц барьдаг. Тэгтээ сонин. Өдөр нөгөө онгоц нь нөгөө арал руугаа явж худалдаа арилжаа ячаад орой олчих юм бол тэр арал дээр заавал хонохгүй болохгүй. Шөнийн давалгаанд нөгөө онгоц нь хөмөрдөг байсан юм байна л да. Гэхдээ яг хуу нэгэн тийм чин далай тэнгист ингэж одоо өгөгдөлтэй ард том болохоор энэ онгоцон улам сайжруулсан. Зүүн хэсгийг Эген тэнгис гэж байгаа. Грекийн зүүн хэсэг байгаа. Эген тэнгис. Тухайн үедээ Ионы тэнгис гэж. Грек Ионы тэнгис. Тэгж нэрлэдэг гэсэн. Одоо бол Ионы тэнгис, Эген тэнгис, Гандик тэнгис гэл одоо цаашаага байгаа л да. Мрамор гэх тийм ээ. Гандик тэнгис гэдэг. Энэ тэнгисийн худалдаагаа эрхэлж байгаа болохоор грекчүүд улам цаашаа бие биентэйгээ хот усуудын байдалтай тус тустай статустай ийм одоо хот усуд байсан. Тэгээд Афины зах дээр вар эсвэл одоо их сонин майланг даавуу нэгдэг. Сонин байгаа шүү. Майланг даавуу нэгдэг байсан. Афины зах дээр бас энийг худалдаална. Гэтэл одоо Фев хотын зэр зэвсэг худалдаална. Газар зүүн яг уул уурхай байдлыг нь харах юм бол яг мөнгөний орд ихтэй ч гэдэм. Гэх мэтэр ингээд эдгээр чинь олдвор гаргаад ингээд худалдаа харилж байгаа хийж байгаа. Тон удалгүй ер нь бол Грект ангит нийгэм үүсэж байгаа. Ангит нийгэм үүссэн. Тийм болохоор энэ ангит нийгэм одоо нэг нь удирдлаа гэхэд нөгөөх нь татвараа татна. Тэгэхээр чин зэрэг одоо сурвалжтан язгууртнууд бол үүсэж байгаа юм л да. Тэгэхээр энэ эртний грекэд энэ ангит нийгэм улам хөгжихийн хажуугаар боол эзэмшиж эхэлсэн байгаа юм. За тэгээд эзэндээ өөрөө төлж чадаагүй бол одоо боолч гэдэг юм үү. Зүгээр ингээд газрыг нь ингээд авдаг. За чи надаас одоо над тариа тарж өгч гэдэг юм уу. Одоо би тэгвэл одоо танд тэдэн жилийн дараа одоо тийм ургац 1 жилийн дотор тийм ургац өгөөч гэдэг юм уу. Тэгвэл тэр одоо ноёны одоо мэдлийн байгаа хамжлах тариачин шүү гэсэн утгатай чулуус хийлээд тавьчихдаг болохоор өрийн чулуу гэж нэрлэдэг гэсэн. Газар дээр нь тавьчихдаг. Өрөө төлж чадахгүй тэр газар нь тэр хүний. Энд чинь бас нийгмийн ялгарл гарч ирж шүү дээ. Тэгээд тариачид гар орчууд гэдэг их зөндөө олон хүмүүс тэнцээ ажиллаж исэн. Ер нь грекчүүд ангит нийгмээс хойш ер нь боолын худалдаагаа дорн дахин руу бас их гаргаж ирсэн. Тэгээд их сонио колон байгуулж ирсэн гэж ярьдیں۔ Гэхдээ энэ эзэлж аваад тэнцээ сууж байгаа юм биш шүү. Энэ арай өөр. Грекийн колон гэдэг ойлголт нь их өөр. Эзнээсээ зүхтаан штэ. Тэгээд өөр арал руу зүхтаадаг байхгүй. Тэндээ очихороо тэрнийг колон гэж нэрлэнэ. Эртний грекээр энэ нь цагаачлах гэсэн утгыг илэрхийлж ирсэн бол л та. Одоо нутаг сэлгэн суурьсан, settlement хийсэн. Колон
Тэгэхээр чин зэрэг эзнээсээ зүхтаж байгаа маш олон усуд чинь ээшээ тийшээ заваарч байна уу, их газарч байна уу зүхтааж байгаа шүү дээ. Тэр үнийг яах вэ? Колон байгуулад гисэн. 200 300-аад арлууд руу цаашдаа дорн дахин руу эзнээсээ зүхтсан грекийн ард түмэн ядуучууд очоод колон байгуулад тэнд амьдэрсэн. Нэг онцлог гарсан юм аа. Цөмөрөө энэ дарлагтаад яах вэ? Очие гэд нэг шинэ газар, сайхан газар очиж байгаа юм. Очичхороо тэндээ бас ангит нийгэм үүсгэж болж байна. Тэндээ бас нэг би дарагчи дарга дээрээ тулаад болж байгаа. Энэ зүгээр хүний хаан шиг юм уу? Бүхний тэрэ тэгшин байна. Аз жаргал гэдэг бол ерөөсөө л бүгд хаангүй, дарлагч анггүй, бүгд л адил их аз жаргалтай байна гэдэг нь бол зүгээр л уран зохиол төр эсвэл хүний мөрөөдөлд болоод үлддэг бол та. Хинж захирахгүй шүү. Хинд ч дарлуулахгүй, хинд ч татвар төлөхгүй сайхан амьдрын шүүгээл нэг газар бүгдээрээ зүхтаж очичоод тэндээ бас ангит нийгэм үүсгээд байдаг. Энэ одоо хүний харан шил бол та. Грекийн колонууд бол нэлээд газар дундын тэнгисийн үед бол нэлээд одоо тий маш олон арлуудаар бол тэлж эхэлсэн. Мөр Сардины арал, Сицилийн арал гэдэг. Ингээд тэлж эхэлсэн. За энэ үед бүгдээрээ хот усууд болж байгаа. Хот усуудыг эртний грек хэлээр полис гэнэ. Полис гэнэ. Энэ хот усаа хамгаалдаг одоо их булчин шүрмстэй чадaltaй ийм хүмүүсийг полис хамгаалагчид буюу хот усын хамгаалагчид буюу полиц. Одоо энэ полиция гэдэг үг байна шүү дээ цагтаа. За энэ үгнээс бас гаралтай. Нэг онцлог байгаа. Би үүндээ мэдээ өгнө шүү дээ. Хэл дуулган шүү дээ. Мороор биш, гүүж хүргэдэг байсан юм билээ. За чиста манай хамгийн хурдан гүгч нь үстэй. Гүүч өгшөө. Тийшээ тийм мэдээ өгч гээд. Нөгөөх нь заа гэж гүйдэг байсан. Тэр хүмүүс ер нь энэ өртөөний эртний грекийн өртөөний алба бол их тийм хурдан гүйдэг хүмүүс их байсан бол та. Сони шүү, мороор өгчихгүй. Дандаа ингэж гүүж очиж мэдээг өгдөг байсан. Бас тодорхой дайснуудтай байсан грекчүүд. Цаг хугацааны ярихаар бас хоорондоо зөрчилдөнө. Ер нь грекийн ард түмнийг бол даймосчууд гэж нэрлэдэг байсан. Эртний грект ард түмнийг. Энэ бол чөлөөт иргэд гэсэн үг. Даймосчууд. Язгууртны сурвалжтнууд болохоор зэрэг архонтууд. Тэгэхээр Даймос архонт хоёрын зөрчилдөөн бас их гарна. Маш их Даймосчууд бүр аргаа бараад бослог гаргасан. Тэгээд бүр нэг удаа бүр түүхэндээ бүр хамгийн том дайм бол ер нь одоо Атикт одоо ноёрхож исэн. Атикийн хаан тус гэдэг. Энэ Атикийн энэ хаан тус чинь одоо Афин гэдэг одоо хоттой их ойрхон. Тэгэд энэ хотын дээхэн тэнцээ одоо өөрсдийнх нь бурхтынх нь сүм байдаг, Олимп бол байдаг гэд ингээд нэрлэлжлээсэн л да. Яг нь грекийн шашин гэж ярих юм бол Зевс тэнгэр, түүний гэрги Гера гэл тийм ээ. Энэ бол эртний грекийн одоо Хомерийн үе гэж нэрлэдэг байхгүй. Эртний грекийн түүхийг бол Хомерийн үе. Тэгээ дараад нь Хомерийн дараа Афины үе гэл ингээд явж л байгаа л да. Тэгэхээр энэ манай эртний өмнөх 8-аас 7 дугаар зууны үед одоо Даймосчууд хитрхи одоо дарлагдсан байгаа юм. Архонтуудтай. Тэгээд ер нь бол туулган саваагаар одоо зис мунаар гуйдаж саваадаж бүгднийг ажилуулдаг. Тэр одоо тэр сайхан сүм дуган баган грекийн уран барилга одоо хотод босгож шүү дээ. Тэгээд ташуурныхаа үзүүрт туулга бэхэлсэн байдаг. Тийм болохоор зэрэг хайр найргуу ташууртахад ер нь бол нуруунда мөрөндөө одоо аимшигтай сорвтой тийм даймосчууд боолууд бас их байдаг байсан. Одоо нэгэн л боолын эзэмшил бол тэндээ байсан болохоор бас их хатуу цаг үе бол байсан. Тэгээд энэ даймосчууд гар урлал одоо уул нь аягүй сайн хөгжүүлээд тэгээд хамгийн гол нь энэ грекийн ард түмэн чадвар мод их ургадаг, усан үзэм бас их ургадаг байсан юм л да. Тэгэхээр энэ чадвар модны тосыг амьдралдаа хоол хүнсэндээ их хэрэглэнэ. Чадвар жимсний тос гэдэг байгаа шүү дээ. Одоо олив ойл. Энийг одоо бүр бурхтын идэ гэд дээдлэн. Тэгээд усан үзэм одоо сайхан жимснүүд бас худалдаална ч гэдэг юм уу. Аж ахуй бол ер нь бол юм тариа будаа. Гэхдээ их сонио. Одоо 10 ургадаг байсан гэж байгаа.
Тэгэхээр арваан гуралтай бин тэгээд шар будаа, шош бас хоолндоо хэрэгэлдэг байсан гэсэн тийм байна. Нөгөөдөл нь татвар татна. Архонтууд нь. Ингээд Демос архонтын тэмцэлдэн энэ 8-аас 7 дугаар зууны үед манай эртний өмнөх 8-аас 7 дугаар зууны үед бүр дээдсгэлээ тулаад би энийг хайр найраг алж идэж эхэлсэн. Тэгээд ерөөсө эмэгтэйчүүд нь нөхрүүдээ хамгаалаад гартаа чулуу бариад хүртэл байлдаж ирсэн. Бүр тийм бүр бичээс байна. Эртний грекийн түүхч Гесодис юм бичсэн. Бүр ингэж айхтар Демосчууд эсэргүүцэж байлдаж илаа гэд. Ийм асуудал бол үүсэж байгаа юм. Тэгэхэд л бас энэ тэндээ тусдаа хот осууд бас үүссэн байсан. Одоо Спартын ус гэд. Спартын одоо хаант ус бол доричууд одоо тэнцээд нутаглаад Спартаны хаант усын бол үүсгэсэн. Тэгээд тэр нь Спартад бол нэг хүний хатуу засаглалтай байдаг байсан. Тэгээ бүх эрэгтэйчүүдийг заавал цариг болгодог. Тэгээд бамбаан дээр гэртээ буцаж ирдэг. Эсвэл бамбаага хатгаад ирдэг. Спартын эмэгтэйчүүд өөр хүүхдүүдэд дайнд явуулахдаа заавалчгүй бамбаага хатгаад ирээрээ. Бамбаан дээр ирээрээ гэж загтаг байсан. Тэгэхээр чин багаас нь одоо бэлдэнэ. Дөнгөж төрөнгуут нь одоо яг 7 настайгаас нь хулаад бэлдэж эхэлдэг. Тэгээд ер нь хооронд нь тулдуулна. Бас мөн одоо ямар нэгэн тийм догшин амтан олоод эсвэл боолуудаа авчирж агаад наад боолуудаа аал гэд. Жинхнэр нь одоо бүр багаас нь тэгж. Тэгэхээр Спартын хүүхдүүд маш догшин ширүүн мөртлөө бичих үсгэх баг мэддэг. Бүдүүлэг байсан гэж ярьж байгаа. Ийм тохиолдол бол ер нь Спартад бол гарч ирсэн. Тэгтэл Мирмидонд бас дайчдыг бэлддэг ч гэдэм юм. Гэтэл өөр газар худалдаа ачтыг дэмжиж исэн. Өөр хотод. Одоо Фив хотод ч гэдэм юм. Гэтэл Афин бол ер нь бол маш их тийм хөгжилтэй. Дотроо бүх иргэдээ тэгш хэрэгтэй. Тийм болохоор зэрэг анх хурал зөвлөгөө хийхдээ 9 төлөөлөгчтэй байсан. Тийм байсан. Тэгээд дараад нь явандаа энэ нэмэгдсэн ч гэдэм юм. Демос архонтын тулдаан дэндүү амир хүчрэгч одоо хоорондоо бүр юу болоо Банерны өмнөх 6 дугаар зууны үед Демосын босдлого гараад ингээд сурвалжтнуудтайгаа байлдаад архонтуудтайгаа байлдаад дэндүү их одоо хохирол утсан. Агуу эрдэмтэн Аристотель Демосчууд сурвалжтнуудын буюу архонтуудын эсрэг боссон байна. Энэ бол цус асгаруулсан тулдаан болоод бие биенээ дэндүү их хохирол утсээд за одоо байлё. Одоо байлтгаа байли. Бууж өгье. Ингээд ард түмэн бослохоос одоо архонтууд одоо бууж өгөөд буулт өгөөд манай эртний өмнөх 594 онд Афины захирагчаар архонт Солоныг сонгосон. Энэ бол их момдог хүн л да Солон. За эднэр бол Солоны үүрэг бол архонтууд болон Демосчуудыг эвлэрүүлэх үүрэгтэй. Тэгвэл дахиад андигдах гэдэг. Тийм болохоор бүх татварыг чөлөөл. Өрийн бичгийг хай. Өрийн чулууг одоо унгаа. Ийм юм байх ёсгүй шүү. Бүгд адилхан хэрэгтэй. Одоо сурвалжтан байсан ч өөрөө тэгтээ сурвалжтан мөртлөө бас хоосорсон бас айлаас гаралтай хүн л дээ. Тийм болохоор Солоны шинжилэл гэж түүхэнд ингэж гарсан болохоор эрхчлөө Афинчуудыг тэнцүү эрэхтэй шүү. Та нар бүгд тэнцүү эрэхтэй. Дуртай юм аа хий. Гэхдээ Афин хотын цаашдын хөгжилд архонтууд ч хамаагүй, Демосчууд ч хамаагүй татварлтал. Энд одоо ерөөсөө тэр энэ сурвалжтан гэсэн юм. Одоо надад хамаа байхгүй. Та нар энд болгоно бүгднийг нь одоо хамгийн гол нь татвар бүрэлдүүл. Татврын систем анх. Солон гаргаж ирсэн. Ингээд энэ төрийн удирдлагада Афины төрийн удирдлагт Демосчууд байр суурь эзэлсэн. Бүгдээрээ одоо төлөөллөө оруулаад цөмөрөө Афин хотын цаашдын хөгжил сэргэн бослтын талаар их маргаан гаргана. Заримдаа хэдэн өдөр ч гэсэн хоорондоо хэрэлддэг байсан гэж ярьдیں۔ Тэгэд энэ засаглалыг бол юу хөө эртний грекээр Кратос гэнэ. Тэгэд Демос Кратос буюу ард түмний засаглал гэсэн үг энэ үед гарч ирсэн. Энэ нь демократ, ардчлал гэсэн утгыг ингэж
илэрхийлж байгаамаа. Ер нь бол энэ эртний Афины ардчлал тун нэн эртнээс хамгийн ахмад намуудын тоонд бол нарцсан бол орж шүү дээ. Тэгэхээр чинь анх энэ демократууд гэж ингэж үүсэж байгаа байхгүй. Демократууд гэдэг чинь ийм юмнаас гаралтай шүү гэдгийг би бас нэг давхар тайлбарлаж байна. Солон Аттикийн шинжлэлийг бүх эрэгтэйчүүд бүгдээрээ ажил хий. Бүгдээрээ бас дайнд явах хэрэгтэй, цэрэг болох үүрэгтэй гэх мэтэр. Ингээд Афины иргэн бүр 2 жил заавалчгүй усан флотод алба хаах хэрэгтэй. Мөн хуурай замд хаах хэрэгтэй. Ялгаа нь Демосчуудын хүүхдүүд цэрэгт орохдоо явган цэргийн алба хаагаараа, архонтуудын хүүхдүүд морин цэргийн алба хаагаараа гэж ялгаж ярьж байгаа. Тийм болохоор энэ Афины иргэн бүр 2 жилийн хугацаатай бүр ингээд сургадаг цэргийн энэ усан цэрэг. Тэгэхээр чинь энэ грекчүүд бол усан цэрэг гэдэг имийг бол бас гаргаж ирж ирсэн байна. Нэг талбайтай онгоц. Тэгээд тэрээр онгоц буюу 3 давхар 180 сэлвэрчэнтэй. Тэгээд 20-30 усан цэрэг тэр дээр зогсдог гэж байгаа юм. Тэгэхээр чин сэлвэрчдийн үргийг бол боолчод гүйцэтгэв. Харин жинхэнэ цэргүүд энэ дээрээ байж байгаа. Аав нь Афины иргэн, ээж нь Афины иргэн бол тэр хүүхэд бүх татвараас чөлөөлөгдөнө. Гэхдээ Афины иргэн болох бас хэцүү гэж бас 10 жил Афинд амьдэрсний дараа гэдэг байлгүй дээ. Тухайн үедээ бас нэг тэгж хуулиа гаргаж ил байсан байлээ. Тэгээд дараад нь 20 жил болох чи энд нь Демосчууд их татгалцсан ч гэдэм юм. Тиймэрхүү юм болж ил байсан юм байлээ. Ер нь Афины бүх иргэд ардын хуралд оролцох хэрэгтэй. Бүх иргэд ардын хуралд оролцох хэрэгтэй. За тэгээд бүх иргэд ямар ч гомдолгүй хурлаас гарах хэрэгтэй. Тэгэхээр хэд өдөр хэрэлдүүлээд эцэг учрыг нь олоод гаргадаг байсан байх нь байна. Ямар ч үсэн хинч гомдолгүй гарах хэрэгтэй гэж үздэг байсан. Тэгэхээр эхлээд хэрүүлийн танхим байсан гэж ярьдаа шүү дээ. Афины парламентыг бол хэрүүлийн танхим байсан. Сүүлдээ бие биендээ хүлээцтэй хандж эхэлсэн. Бие биенийхээ байгаагаар нь ойлгож За надад бити түүг болоорой чи. Хатаахан байгаараа тэгээд хатаахан байхгүй бол хуйлтаа шүү ч гэдэм үү. Иймэрхүү байдлаар сүултээ ингээд зогцох. Тэрнээс хүн өөр шүү дээ. Хүн өөр гэсэн л ашигтай. Хүн нэг юм хийж ил бусдаа гайвуулчих гэдэг. Юу ч дуртай гайж болно бусдад гайвуулчихлахгүй. Тэгэхээр яаж ийн хинч гомдлгүй Афины хурлаас гарах хэрэгтэй. Энэ түүхэнд бол Солоны шинжлэлийн том амжилт юм аа гэж хэлж байна. Тэгэхээр Афин руу маш олон дэмсчүүд энэ тэндийн хот усудаас цухтаж ирснээр Афины ардчлал сэргэн мандаж Афин түүхэндх том парламент ёстой болж эхэлсэн байна. Нэгэнт ийм хүний эрх чөлөөг дээдлэлсэн. Ийм л газар нутаг Афин ингэж мандсан болохоор Афин улам хүчрхчиж бусдаас илүү цэцэглэж эхэлсэн байна юм. За тэгээд ямар ч л байсан Грек бол маш мундаг чадамжтай болсон. Цэрэг армийн хувьд мундаг болсон. За үүнийг дагаад гаднаас ирэх аюул занлууд бас нэмэгдэж эхэлсэн. За түүхэнд бол Грекэд бол нэлээд олон удаа аюул занл учруулж ирсэн улсуудын нэг бол Перс байна. Перс байгаа. Хооён Перс. За Перс дотроо бол бүр Дари хааны үед орж ирж байгаа. За энэ үйл дэлхийн түүхэн нэлээд тодорхойлогдсон. Манай эртний өмнөх 490 онд эхэлсэн. Марафоны тололтоо ингээд. Марафон болсон. Том үйл явдал. Тийм. Эхлээд Персийн талаар нэг ярив. За. Одоогийн Иран улс Перс үндэстнүүд гэдэг байгаа шүү дээ. Гэтэ одоогийн Ираны Персүүд биш шүү. Нин эртний Персүүд гэдэг чинь арай өөрөөр ярьж байгаа шүү. Бас их ондоо. Перс хэлний найруулга зүч бас ондоо болсон одоо. Тэгэд Бабилон, Шумерийн Ассирийг өөрийн мэдлэлд оруулсан. Персүүд хүчрхчихсэн. Египтийн нармайг очиод нээчихгүй. За одоо яа дээ? Бага зоорхт орондод над шиг хүчрэх гэн байхгүй гэж нэгдүгээр Дари хаан хэлсэн. Гэтэл цаан чин Ионы тэнгис буюу Эгийн тэнгисийн цаана грекчүүд өстэй гоё. Чедон жимсний тосоор хоол хийдэг. Төрөл бүрийн сайхан жимс ургадаг. Инээ тэрэгээл ингээл ярьж л дээ. Байгаль цаг ууран ч гэсэн бас их гоё юм байна гэдэг.
Тэгэхээр энэ зэрэг 1-р Дарий хаан манай эртний өмнөх 5-р зууны үед Грекийн газар нутаг руу ер нь бол халдъя гэж дайрсан. Ингээд газраар явж эхэлсэн. Одоогийн Югославийн хавийн газар нутаг л да. Балкан руу л одоо орж ирж Грек руу цаашаа төгсөж штэ. За ингээд Персийн 1-р Дарий хаан манай эртний өмнөх 490 онд чиний түрүү хэлснээр Персийн зэргүүд Эгеен тэнгисийг гатлаад Афинаас 42 км-ийн зайд оршдог. Одоо марафоны талд хурж ирсэн баг юм. За ингээд марафоны талд ингээд хүрээд ирэхэд Афины зэрэг тооны хувьд бол их цөөхөн байсан. Яг зөв. За чинь талаар сайн мэдж байгаа. Хэдэн зэрэг татсан? Багцаагаар бол нэг түүхэн нэг 10,000 байна уу да. Тий. Цэрэгтэй байсан гэж ярьд. Грек Персийн хувьд бол бүр маш олон цэрэгтэй. 2-3 дахин олон байсан гэж бас 50,000 цэрэг, тий. 60,000 цэрэг ирсэн гэж бас түүхэнд бас тэмдэглэсэн л байна л да. Тэгээд Афин чинь өөрөө туслаач гэд нөгөөдөлсөс тусалж гоочих. Явал. Google яваа шүү дээ. Тэг Google яваад. Тэгсэн чинь Спартаар нэг нөхөр очтой шүү дээ. Спарт тулдыг гэснэ манай бурхны баяр болчихно. 7 хоногийн дараа өгсөн чинь тэгээд бол. Тэгэж хэлсэн. Энэ 7 хоног бол өстой тисэхгүй. Энэ одоо хэцүү. Тэгжсэн чинь Пелетакийн хот улс 1000 цэрэг илгээж хамтрия. Тэгэхгүй бол Танусыг нударчвал дараагийн ээлжинд бид нар. Тийм болохоор бид нар хамтрия гэж Пелетийн хаан тусаас цэргүүд хурж ирсэн. За тэгээд энэ яаж ийн? Одоо нөгөөдөл чинь Афин руу одоо марафоны тал дээр ингээд халдаж ирж байгаа шүү дээ. Тэгэхэд тэр мундаг жанжин нь болохоор зэрэг Метадайс гэдэг жанжин. Тэгээд одоо хараал байжсэн. Цэргээ дуудчихад. Тэгээд ийм хоёр хүнд ийм одоо марафоны тал гэдэг айгуу том байж байгаа чинь хоёр талаар нэг хад асгатай. Тэрүүгээрээ цэргүүдээ ингээд бэхлүүлчихэд чулуун өнгөрүүлэгч гэдэг юм уу ямар нэгэн тийм бэлтгэл ингээд явьчаад ингээд хүлээжсэн. За одоо эдгээр чи 7 хоног хүлээлээ яагаад ярихгүй байна. Яг түүхэнд бол 8 хоног 2 биеийн хүлээгээд байсан гэж хэлдэг. Тэгээд нөгөөх нь Крайтас жанжин билүү. Хоёр энийг Метадис удирдах байгаа. Нэг жигүүрийг нөгөөхийг нь Крататас удирдах байгаа. Тэгэд Кратас хэлдэж штэ. Энэ хотлаа. Ингээд бид нар хүлээгээд авах юм бол дийлэгдэнэ. Дарий. Тэгье. Ингээд грекүүд яг уулын хөндөгөрөө бүгдээрээ буугаад нэг гинжин цоонд орсон. Гинжин цоонд ороод энийг ингээд тарж эхэлж байгаа. Тэгээд грекүүд чинь бүгдээрээ Персид рүү гиндүүлж дайрсан. За тэр марафон бол айгүй ширүүн тултаа болсон. Дарий хаан тэр үед бол бас гинтцээ. Гэхдээ цэргийн зохион байгуул цэргийн ухаан бол маш сайн байсан. Грекүүд нэгэн ч ухарч болохгүй. Ард Афин байгаа. Эхнэр хүүхэд маань байгаа гэсэн байдлаар тэг байлдаж эхэлсэн. Марафоны тулдаан бол энэ тулдаанд бол эхлээд грекүүдийг одоо учрыг олчихыг Дарий хаан чинь сэтэлчихэж байгаа. Яг дайраад ирсэн грекүүдээ нэгдээд ирж байгаа грекүүдийг сэтлээд дундуур нь хоёр байхад эхэлсэн баг. Би ялчлаа гэж бодсон. Одоо гол хүч нь. Тэгтэл грекүүд буцаад ухарсан. За ингээд энэ ухраад ирж байгаа юм чинь одоо ухраа зогтож юм чи араас нь хөөе гэсэн. Буцаж ухарж байгаа нөгөө нэг хоёр уулын хоёр хөндөв шүү дээ тийм. Тийшээгээ бүгдээр ороод ингээд яг нэг шоргоолч шиг нэг хивийн игнээ жагсаад Персүүд араас нь дайраад өрөөд ирэнгут нь тогтоогод байгаа. Одоо нэг юм уулын юм жимээр оруулахгүй. Тогтоогод эхнийг нийнх грекүүд нүхэл дараагийнх нь нүхэл тэгсэн ч гэсэн тогтоогод. Тэгж жагаад Персүүдийг ухраагаад ирсний дараа дахиад дараад эхэлж байгаа. За энэ марафоны тулдаанд бол Дарий хаан энэ грекүүдийн одоо ойлгох энэ ямар учиртай юм бэ гэдээ ерөөс ойлгоогүй. Метадис яг юу сэтэд байгаа юм бэ? Метадис яг ямар техникээр надтай тулдаад байгаа юм бэ? За энийг бол ерөөсөө Дарий ойлгохгүйсэн. Нэгдүгээр Дарий. За ингэж тулдж жагаад грекчүүд нөө Афинчууд тийм ээ хөөсөн баг.
Ямар ч лсэн персүүдийн тулдаанд, марафоны тулдаанд ялсан. Тэгээд Филебайс билүү нөгөө нэг цэрэгээ гүйлгэдэж штэ. Тэр чинь хэн блэ? Фидипидисийг гүйлгсэн. Ялтаа бид нар ялчлаа гэд. Нөгөөх нь за баярлалаа гэд одоо сонгогдсон цэрэг штэ Фидипидис чинь 42 км гүйсэн. Нэг зогсохгүй. Афины хааны гадаа ирсэн. Та нар сонсоорой. Бид нар ялсан гэж хэлээ бахартчихж байгаа. Тэгээд нас орсон. Тий. За үүнээс хойш нэг марафон гүйлт гэж байгаа штэ. Энэ одоо хэдэн километр гүйдэг марафоны гүйлт. Одоо марафон спорт л. Марафон гүйлт гэдэг чинь эндээс ихтэй. Тэгээд энэ Фидипидисийн тэр гүйсэн 42 км зайтай гүйдэг марафоны одоо гүйлт гэдэг чинь одоо тэг зайнууд тэгж тавьсан юм бэлээ. Марафон гүйлт бас эндээс эхлэлтэй байгаа. За тэгээд яасан? Марафон болоод 10 жил өнгөрсөн чинь юу болсон? Персүүдийг зогсоцсон шүү дээ. 10 жилийн дараа дайрын хүү 1480 он манай эртний өмнөх биш ээ манай эртний өмнөх 480 онд Персийн одоо дайрын хааны хүү Ксеркс одоо Ксеркс хаан маш их хэмжээний цэрэг одоо усан флотоо дагуулад тэгээд одоо яс Грек руу хөдөлсөн баг. Яг нэг тийм яриач байдیں۔ Ксеркс хүмүн зүрүүд ядаргаатай грекчүүд дураараа л байх дуртай юм. Бити тэднэр рүү дайраарэ. Тэдэнтэй бити байлтаарай. Хэрвээ хин нэгэн грекчүүдийг дийлдэг юм бол бурхан л тэднийг дийлнэ гэж загсан байсан. Гэтэл Ксеркс аавынхаа өшөөг аавна. Хийгээгүй хийн. Ингээд нөгөөтг чинь одоо үлэм хэмжээний цэргийг одоо дагуулад умард хойд грекийг эзэлж авсан. Тэгээд дараад нь бидний үгэнд ороогүй болгоныг бид нар бол устгах гэж хэлсэн болохоор Афин руу халдж ер нь аюул олон хот усуудыг Ксеркс эзлээд дундад грек руу дайрч орж ич галдаж тач эхэлсэн баг. За ингээд Персийн хүчинд одоо Финикийн далайчид болон одоо Египт хүмүүс ч гэдэг юм уу Персийн Ксеркс хааны удирдлаганд одоо онгоц хийж өгөөд маш сайн онгоц хийж өгье гэд тэгээд одоо цэргүүдийг нь болоор өнөөс эсэргүүцэл одоо бууж өгүүлэхгүй тэ бууж өгүүлье гэд өөрөөсөө Персийн хааны цэрэг татагцаад ингээд явж байгаа юм л да. За тэгээ бүр өвхөшхүү гэдэг том торгон цэрэгээ дагуулж тэгж хурж ирсэн Ксерксийн цэргүүд одоо ингээд нааша орж ирээд умард грекийг эзлээд дундад грек руу ороод ирэхэд Фермопелийн хөндөд Спартын хаан Ленайдас зогсоосон. За энэ Ксерксийн товтлохоо Ленайдасын удирдлагын дараа ингээд одоо зогсох нь тодорхой болчихж байгаа. За энэ талаар бол одоо кино хүртэл байдаг шүү дээ. Тийм нэг кино гэдэг. Тийм 300 гэдэг. Жерард Батлер тоглодог нэг кино байдаг шүү дээ. 300 гэдэг. За тэгээд Фермопел төхөж очиод бид нар бол дундад грект хамгийн гол нь Фермопелийн хөндөй чинь ийм жоохон заагтай. Тэрүүгээр л ордог. Тэгэхээр зэрэг тэн дээр өөрийнхөө цэргүүдээ ингээд тавьсан мөн Афины холбоотнуудыг грек холбоотнуудаа бүгднийг ингээд авчирч ирсэн. Бүгднийг одоо яаж ийн одоо Персийн цэргийг оруулахгүй гэдэг ингээд хааж ирсэн. За тэгжсэн чинь илч хүчрсэн. Зевсхэ хураалга гэж манай Ксеркс хаан хэллээ. Ленайдас хүчрээд өөрөө аав гэж хэлгэж хэлдэг. Та нар нэг юмыг ойлгохгүй байна. Бидний сум Тэнгэр бүрхэж нарыг хаана. Гэхэд биддэг бол сүүдэрт тулна. Тэ Ленайдас ингэж хэлсэн. За ингээд 2 өдөр одоо ингээд 2 өдөр дайрсан. Грекүүд өөрсдөө бас дайраад ялагдах жоохон хэцүүтэй дээр гот нь буцаад тэр хөндөй дээр очиж зогсчод байдаг. За тэгээд Персийн цэргийн удирдагч нар бол цэргүүдэд ташуурдаал дайнд оруулаад байсан. Очиж байлт гээл Спартуудтай байлт гээл одоо ингээл тэгээд дайнд оруулаад байсан. 2 өдөр ингээд нилээн ширүүн тулдааны дараахан Перс бүх хүчээр дайрсан. Бүгд ингээд зогсооцсон. Тэгээд ингээд байж исэн чинь химэлээ нэг грекийн нэг урагч нөхөр байгаа.
Тэ. Хин Чи Эфиалт гэдэг урагч хүн Персийн хаанд нөгөө нууц ардуур ордог жимийн заагаад өгсөн байдаг. Тэгсэн чинь Лайнадас царгуудаа яг юуг хараад бүслэглээ гэдгийг ойлгосон. Бүх грекчүүдийг, афинчүүдийг яв гэж хэлсэн. Та нар яв. Энд би үлднэ гэдэг. Өөрийнх нь нэг үнэж 300 Спарт торгон цэргүүдэн цуглдсан. Энэ 300 торгон цэргийг бас анх сонгохдоо 30-аас дээш насны хүүтэй хүмүүсийг авч үлдсэн. Яг бол нэг удам судраа үргэлжлүүлээрэ гэж бас бодсон юм шиг байл. Тийм ер нь Спартын хууль нь бас тийм байгаа. Ингээд афинчууд төрөлх хот руугаа яваад өгсөн. Тэгээд грекүүд ингээд ухарч бүсэлтээс гарах боломжийг бол Лайнадас бол маш сайн ойлгосон. Тэгээд Персүүд одоо дундад грек руу орж байгаа энэ Лайнадасыг нэгэд бүслээд 300 цэргийг устгаж байгаа штэ. Ингээд Лайнадас бол ингээд ялагдчихж байгаа юм. Өөрөө бүгдээрээ ингээд тий 300 цэрэгтэйгээ байлдаад өгч байгаа юм. Хожим нь энэ тулдаан болсон газарт нь түүний дайчдад зориулсан дурсгалын хөшөө босгосон. Хөшөөн дээр нь аян чин чи сонс. Ариун ёс саншилтаа үнэн ч хിവэр амирстэн энд ясаа тавьсныг минь Спартчуудад дамжуулаарай. Лайнадас хаан одоо ингэж одоо энэ юуг нь дурсгалын хөшөөг нь босгож өгсөн байна. Ингээд грекүүд Афин шизлэгдэж, Афин төрлөх хотоо орхин оцсон, Афин галдаш тагцсан. Персүүд одоо галдаш тааж штэ. Тэгэд Афинчууд Саламины арал руу цутаасан байна. Тэгэд одоо яаж ин эн чин нэг газрыг эзчилдэг ч бас нэг арал тааралтчдаг. Тэнд ойрхон нэг тасархаа арал байгаад байдаг. Тэгэхээр тэнд нь усан онгоц бол хэрэг гарна. Ингээд Кскерксийн тушаалаар бол Персүүд Афин хот шатж байгааг, Пелита хот шатж байгааг бүгдээрээ нүдээр харчихсан. Тэр далайн цаанаас, усны цаанаас харж шít. За Персүүдийн өдөөс амааргүй тололдох. За энэ дээр бол санал нэгдсэн. За одоо яах вэ? Энэ наашаа одоо дайрж ирэх нь тодорхой болно. Тэгэхээр одоо бид нар энд хамгийн гол нь бид нар их орондоо байгаа. Газар нутгаа бид нар дэндүү сайн мэдж байгаа. Тийм учраас Персийн онгоцыг бол маш сайн эртний ойрох дорнд энэ том одоо онгоц баригч гарвалаач нар хийсэн. Харин бидэрт нэг асуудал байна. Бидний онгоц жижиг. Гэхдээ давуу тал маань бол хурдан шаламгаа хөдөлж чаддаг. Маневр хийдэг. Одоо яах вэ? За ингээд Саламын арал дээр ингээд одоо Афинчууд хуралдсан. Тэгээд энэ Грекийн нэгдсэн флот гэдгийг одоо байгуулад Атикийн Саламаны хоорондын хоолойд ингээд цэргээ тавьж эхэлсэн. Саламаны хоолойд. За тэгээд тэр нь Афинчуудад бол байлдааны 200 онгоц байсан. Харин Грекийн бусад хот суурингуудынхаас нөгөө их нь болохоор зэрэг Персийн цэргүүд ингэж байсан байгаа юм. За тэгээд нөгөө нэг 180 сэлвэрчээ 20-30 одоо усан цэргээ дээрээ ингээд тавиад байгаагаараа ингээд одоо ажиллахаас аргагүй. Бид нар ингээд энэ толтаанд одоо орхосоор аргагүй. Саламын эзлэгт бол ингээд дуусаа шүү гэдэг. Та хоорондоо нэлээд хилэлцэж зөвлөлдсөний эцэст Фемстаклсыг жанжин болгосон. Фемстаклс эртний Афины жанжин. Грекүүдийг газар дээр байлдуулт дийлэхгүй гэдгийг мэдээд Игенигсийн хоолоор одоо энэ хоолоор татж оруулж ирж шít. Тэгэд шөнийн цагт манг ашиглана. Энэ тэндээс бас гарч ирнэ. Тэгээд Грекийн онгоцч маш их цэрэгт суулгацсан том онгоц. Яг ингээл гарч ирж байхдаа эргэх гэхээр айгу удаан эргэдэг. Тэнгут Афины онгоцууд чинь яг ойлгож байгаа байхгүй. Дундаа сул юм байна. Тэгээ манг ашиглаад явж идэл хоёр талаас нь мөргөөл буцаад хурцдаг. Тунгот нь ивдрээл нэг онгоцсон сөнөөл живээл тэгж жагаад ийм хайрга сэрдгэр ойл одоо ёрд далайн чулуу ихтэй газар руу Афинчууд дагуулад оруулаад. Тэнгууд нь яаж ин
мөргөлдөд хоорондоо эвдрээл байхгүй болно. За энэ яг тэр нэг 2 дугаар ангийн хийцэн л байсан л дээ. Эва Грин тоглосон тэр Rising of Empire ч илүү те. За нэг тийм хийсэн байлээ. Тэр киног нь их тийм эффект одоо те компьютер дүрсграф айгуу сайн хийсэн л байлээ. Фемстакл бол яахаргүй нэ Саламинд бол грекчүүдийг бол биш персүүдийг бол эцсийн хүртэл тулдаж маш их хохирол үтсэн ч гэсэн эцсийн хүртэл байлдаа шүү. Серкс хаан нөгөө эргээс манай цэргүүд яаж байлдаж чинь ямар хуу тулдаанд орч байна хэн яаж тулалдж чинь гэдэг байдлаар ажиглаж ирсэн. Харин Саламины эргээс эхнэр хүүхэд хөгшөд бүгдээрээ эр нөхөр үр хүүхдүүд дайнд яаж байлдаж байгаа. Ач цэнэр нь дайнд яаж байлдаж байгааг харж ирсэн. Ялгаа нь бол энд бүх насан турсан бүх эрэгтэйчүүдийг бүгдийн Фемстаклс зэрэг татсан. Одоо бүгдээрээ байлдахгүй болохгүй. Хэдтэй 10-та байлтнаа гэл. Хэдтэй 15-та хангалттай байлтнаа гэл. Гэхдээ өөр яах вэ вэ тэр чинь байдаг хүчээрэл ингэж Саламинд бол тулдж байгаа юм л да. За энэ Саламин бол үнэхээр Ксеркс бол дэндүү бардан байсан. За өөрийнхөө хоолойтой биш хоолойг нэ өөрийнхөө хоолойд усан цэргүүдэд оруулсан. За одоос та нэрэ гайл байна гэж бодож байсан чинь одоо тэрэрүүдийг одоо тэрэр гэдэг чинь одоо нэг хошуугаараа сэлүүр хугацагдаг грекийн цэргүүд чинь сэлүүр хугацагдаг. Тийм тулдаан. Одоо тийм юм хэлж байгаа. Нэг персийн цэргүүдийн сэлүүрүүдийн хугацагчдаг. Нэгэн сэлүүргүй болцсон юм чинь нөгөөдөл чинь жолоодлогогүй болоод эхэлнэ дээ. Усан дээр димэл динжигнэ шүү дээ. Тэгжил өөрсдөн рүү нумсмаар галаар хавж исэн ч гэсэн бамбаагаараа бүгдээр хааж илж байгаа л онгоцыг мөргчөөл яваад өгнө. Дахиад онгоцыг мөргчөөл яваад өгнө. Фемстаклс энэ талыг бол аягүй сайн мэдчихсэн. Тийм болохоор зэрэг Фемстаклсыг мундаг стратеги болгосон гэж байгаа. За, стратеги гэж нэг үг гарч ирнэ одоо. За. Стратеги гэдэг нь Афины цэрэг усан флотын жанжиныг хилдэг. Бүх цэрэг усан флотын цэргүүд хоорондоо цугларч байгаад за чамааг өдөртуулаа жанжинаа болгохыг сонгосон хүнийг энэ сонгогдсон хүнийг стратеги гэж нэрлэдэг. Энэ бол грек үг шүү. Одоо стратеги гэдэг нь жанжин гэдэг чинь бүгдийг мэдээд зохион байгуулад ингээд яаж ийн. Зохион байгуулалтанд ороод тэрүүгээр дайрн нэрс комбинац зохиож штэ тактик зохиогоол хэвээр ингээд бид нар тэгнь одоо тийм стратегийн тийм газар эзлэн ч гэдэм үү те яг юм байна. Энийг нь жанжин өдөрдөг болохоор стратеги гэж одоо жанжныгаа эртний грекүүд жанжныг стратеги гэж нэрлэдэг байсан. Одоо стратеги гэдэг чинь ари өөр утгатай болж хурж байгаа юм. Ингээд хошуугаараа бөөрийг нь цөмлөөд Персийн онгоцуудыг одоо бүгднгийн газар одоо усан онгоц одоо далаа цөнөөгд заримыг нь одоо тал талаас нь галцмаар харуулж шатаасан. Тэгэд чулуун мөргөн одоо нөгөөдөл чинь эвдэрсэн Саламины энэ тулдаанд Персууд Ксеркс одоо ерөөсө ялагдлаа гэд Персийн 200 гаруй хөлөг онгоц одоо усанд живээд тэгээд үлдсэн цутаас. Тэгэхээр Персийн флотын ялагдал Ксерксийг үлдсэн цэрэг авч одоо зүхтаахаас өөр аргагүй түргсэн. Тэгэд араас нь грекүүд хөөсөн баг. Ингээд грекийн цэргийн нэгдсэн хүч Платэ хотын орчим Манерны өмнөх 479 онд маш том тулдаан хийж удаан үргэлжсэн тулдаанд харь дайсныг цохоод грекчүүд ялж ингээд дайн төгссөн. Персийн хааны захиргаанд орсон байсан грекүүдийг чөлөөлөх дайн дараад нь 30 гаруй жил үргэлжилсэн. Ингээд газар дундын тэнгис болон мөн Эген тэнгис, Ионы тэнгис, Гандиг тэнгисийн хавар байсан грекийн маш олон хот усууд өөр хоорондоо холбоо байгуулсан. Холбоотнуудаас хамгийн хүчрэх нь одоо ингээд Афинд нэгдсэн. Афины тэргүүтээ цэргийн нэгдсэн хүчин Персийн флотод одоо ингээд цогцолд өгөөд багаазын ирэг рүү өөрсдөө грекүүд маань хэд удаас дотлохоо явуулжсэн. Ингээд Персийн хааны айрамтал байгуулахаас өөр аргагүй болсон байна. Ингээд багаазын ирэг грекийн хотуудын тусгаар тогтнолыг Персийн хаан хүлээн зөвшөөрсөн. Хамгийн анхны Тэнгисийн цэргийн холбооны нэгдэл Афинд болсон шүү. Яг энд бол ингээд Афинд.
Тэгэхээр ер нь Афин толтонд одоо халдсан тийм ээ грек биш персүүдийн энэ үйл явдлууд гэд хожим нь их сэтгэгч философч эсгэл дурдсан байдаг. Персүүд гэдэг зохиолоо бичсэн. Энэ бол өөрөө Фемстаклстай мөр зэрэгцэж Фемстоклийн удирдлагын дор Саламины тултаанд тулдчихсэн мундаг цэрэг байсан. Тэгтээ өөрөө сэтгэгч философч эсгэл. Тэгэд энэ агуу их яруу найрагч эсгэл маань Саламины тултаанд одоо бид нар яллаа. Персүүдийг буцааглаа гэдэг агуу том зохиолоо бичсэн байна. Сүрлэг урайлга эллинчүүд бид нар хизээч алдаагүй. Хад чулууг биднүүсийг цурайтуулж байсан юм а. Биднийг бүр хад чулуу тэнгис далайч дэмжиж байлаа. Илайда минь. Эх орн минь, эх орныг Илайда гэж нэрлэдэг. Илайда минь. Эллинүүд биднийг ивэж байгаа. Одоо эллинүүд гэдэг нь одоо эртний грекүүд өөрсдөө скетнүүд тийм ээ эртний грекийн одоо удирдагч нарыг ингэж хэлж байгаа. Эсгэл одоо ингээд энэ маш том одоо зохиолоо бас бичсэн байгаа. Тэгэхээр энэ грекчүүд маань одоо иргэншлээ бичиж байх та. Энэ грекийн иргэншил одоо бүр нарийн хариулын чинь бүр хэд өдөр болно. Тийм болохоор энэ эртний грект болсон энэ томоохон тулдаан грекчүүдийн одоо дахин сэргэлт энэ персүүд грекийг нэгдсэн тус тусдаа хот ус болж явахынхаа оронд нэгдсэн том хүчирхэг ус болох санааг нь өгсөн гарааг нь гаргаад гарааг нь эхлүүлсэн гэсэн үг. Тэр гадны нэг перс иржиж бие биентэйгээ муухай харилцдаг байсан. Онцгүй харилцдаг байсан. Тус тусдаа хот улстай байсан грекийн энэ одоо үндэстнүүд түүхэндээ нэгдсэн баг. Тэгэхээр цаашдаа одоо грекийн шинэ үеийг марафоны Фермопелийн Саламины тулдаанууд үндэс суурийг тавьж эхлүүлэх болно. За тэгээд маш сонирхолтой түүх яриа. Энэ хүрээд төр завсарлаа. За мэдээч эртний грекийн маш одоо түүхэнд ер нь дэлхийн түүхэнд тэмдэглэгдсэн томоохон дайн байлдааны энэ хоёр том үйл явдлыг маш тодорхой нүдэнд харагдаж гарт баригдаж чихэнд сонсогдож аман дамтагдтал ярьж өгсөн. Бэлгүүн багштай баярлалаа. За энэ дугаарыг хүрээд ингээд өндөрлөө. Эрхэм мэд үзэгчтэй баярлалаа. За баярлалаа. За баярлалаа.